За өнөөдөр засгийн газрын хуралдаанаар гурван талт хэлцээрийн талаар бол авч хэлцлээ. За гурван талт хэлцээр гэдэг нь Монгол Улсын засгийн газар, Монголын үйл түвшний эвлэл, за ажил олгогчдын холбоо гэсэн гурван байгууллага байдаг. Гурван талт хэлцээр дээр бол цалин тэтгэвэр тэтгэмжийг бол одоо эдийн засаг санхүүгийн боломжтой уялдуулан нэмэх талаар бол оруулсан байдаг. 2018 оны төсвийн хүрээнд бол бид нар тэтгэврийг бол нэмэхээр бол оруулсан байж байгаа. За энэ нь болохоор өнөөдрийн засгийн газрын хуралдаанд бид нар танилцуулаад тэтгэврийг бол 2018 оноос бодлого за хуулийн бол тодорхой өөрчлөлтүүдийн үр дүнд 1 их 80 төгрөг төвлөрөхөөр байж байгаа тэтгэврийн санд. За буцаад 1.6 их 80 төгрөг ерөнхийдөө гарахаар байгаа. 390 мянга орчим тэтгэврийн одоо авагчид бол байна гэсэн юм тооцоолол байж байгаа. За ингээ 2018 оны 1-р сарын 1-ээс бол хувь тэнцвэржүүлсэн тэтгэврийн орлогыг бол 252 мянган төгрөг. За бүрэн тэтгэврийн доод хэмжээг бол 300 мянган төгрөг болгож бол нэмж оруулахар бол басан байж байгаа. За энд бол нэг 161 тэрбум төгрөг бол шаардлагатаар байж байгаа. За ингэснээр бол дундаж тэтгэврийн хэмжээ бол нэг 11 орчим хувиар бол нэмэгдэнэ. За ер нь бол нэг нийт тэтгэвэр авчдын тэтгэврийн хэмжээ бол нэг 40 мянга гаруй төгрөгөөр бол нэмэгдэхээр бол болсон байж байгаа. За ингэснээр бол манай одоо хамгийн тэтгэврийн доод хэмжээ авж байгаа 195 мянга орчим тэтгэврийн авчдын бол тэтгэврийн хэмжээ бол нэмэгдэх нэ гэсэн үг